өвгөн эмгэнээс 2 дахин, эмгэн охиноос 3 дахин, охин нохооноос 4 дахин, нохоо муурнаас 5 дахин, муур хулганаас 6 дахин хүнд ба бүгд нийлээд одоо манжинг сугалж чадна гэж. За тэгвэл хэдэн хулган нийлж манжинг одоо сугалж чадах вэ гэсэн юм бодлого байна. За тэгэхээр ихтээс нь хамгийн хөнгөн нь болохоор хулган байсан. За тэгэхээр хулганыг бол яг хөөхөр хулганыг x жинтэйг үзчих, 1x-гээ үзчих. За тэгэх юм бол муур бол юу болох вэ гэхээр муур бол хулганаас бол 6 дахин хүнд гэсэн учраас 6 болно гэсэн үг. 6x болно гэсэн үг. За нохоо болохоор муурнаасаа болохоор 5 дахин хүнд гэсэн учраас 6-г 5-аар үржүүл 30 хэсэг болно гэсэн үг. За тэгээд охин болохоор нохооноос 4 дахин гэсэн учраас 120x. За тэгээд эмгэн охиноос болохоор 3 дахин хүнд гэсэн учраас 360. За тэгээд өвгөн болохоор эмгэнээс 2 дахин гэсэн учраас 720x болно гэсэн. За тэгээд нийтдээ бол яг хөөхөр манжингийн жинг бол олчиж болно гэсэн үг. За тэгэхээр 1x дээр нэмэх нь 6x нэмэх нь 30x нэмэх нь 120x нэмэх нь 360x нэмэх нь 720x. За тэгэхээр энэний хариу бол юу гарах вэ гэхээр 1237x гэж гарах нэ. Өөрөөр хэлбэл манжин бол 1237 хулган бол татаж дийлнэ гэсэн үг. За эндээс бол А хариу зүг байжээ.